За баярлалаа. Тэгэхээр зочны ярилцлага маань дараагийн зочноор үргэлжилж байгаа маа. Тэгэхээр social media business компани захирал Саруул Баяр хүрэлцэн ирсэн байна манай студид. Тэгэхээр бид нар сая бол Mogul Cloud компани захиралтай бол ярилцсан. Тэгэхээр ер нь мэдээллийг яаж одоо хянах юм тий? Мэдээллийг өөрийн одоо яаж үнцэн оруулах юм. Дээрэс нь өнөөдөр яг энэ хамаагүй замраагүй байгаа мэдээлэл ийм байх ёстой. Энийг ерөөсөө үнцэнтэй болгохын тулд одоо дараагийн одоо залуу үеүүдэд хамгийн одоо хэрэгцээтэй үнэн бодтой мэдээлэл хангахын тулд яг юу хийх ёстой бэ гэдэг талаар бид бол ярилцлаа. Одоо бол ерөнхийдөө social media business буюу одоо энэ интернетийн энэ хөгжлийг дагуулад нэг жижигхэн хэсэг болсон нэг юм бизнесийн урсгал орж ирээд байна. Монгол улсаас бусад одоо улс орн бол энийг бол нэлээд одоо ашиглаж байгаа гэж ярьж байгаамаа. Тэгэхээр өдрийн мэнд төргийн Саруул Баяраа. За та түрүүний ярилцлагаас анхаарлаа хандуулсан. Тэгэхээр битэрийн ярилцлагыг бол шал өөр болоод ороод ирлээ те. Та тэгэхээр түрүү ярьж байсан. Social media business гэдэг бол өнөөдөр одоо хамгийн их зардлыг бууруулдаг, хамгийн хүртээмжтэй, хамгийн хурдтай хүрдэг ийм бизнес юм а гэж. Тэгэхээр та энэ бизнесийн талаар яриач. Өнөөдөр бол манай Монголд энэ бизнес байна уу? Хөгжиж байна уу? Энийг ярихаас өмнө яг social media юу вэ гэдгээс хэлээд. Social media гэдэг нь болохоор ерөөхдөө харилцааны одоо та бүдний харилцдаг Facebook, Twitter одоо бүр өмнөх яах вэ тийм бүх юмнууд нь одоо хооронд харилцдаг бүхнийг л одоо social media гэж яриад байгаа. Энийг ашиглаад бизнест ямар үр дүнд хүрч болох вэ гэдэг дээр маркет руу санаа оноо гурвуулад кампайн гаргаад ингээ явахыг нь одоо ерөөхдөө маркетинг үйл ажиллагаа гэж яриад байгаа. Тэгээ нийлүүлээ social медиагаар маркетинг үйл ажиллагаа social media маркетинг гэж. Энийг яагаад одоо чинь барууны орнууд Америк одоо хамгийн хүчтэй ашиглаад байна вэ гэхээр энэ ерөөхдөө маш зардал багтай бизнес одоо бусад одоо телевиз тий сонин сэтгүүл одоо юу гэдэг рекламын самбраас энэ яагаад сошиал медиад дурын хүн аккаунт үүсгэж болно, дурын хүн юм бичиж болно. Энэ талаар хамаагүй зардал багтай. Гэхдээ энэ бол үнэгүй гэсэн үг мэдээж биш тий. Зардал багтай. Тэгээ мөн хамгийн хүртээмжтэй болоод. Одоо хүмүүс телевиз үзэж байхдаа ч юм уу эсвэл сонин уншиж байхдаа Facebook-оор хоорондоо харилцдаг. Тэгээ Facebook-оор харилцах энэ одоо яг тэр талбарт нь сурталчилгааны үйл ажиллагаа явуулах, маркетинг явуулах энэ үйл ажиллагааг хийгээд байгаа. Тэгэхээр зүгээр ингээ ажиллаж байхад бол 2 дугаар сувг гэж одоо хамгийн сүүл гарчсан телевизэн сувг байна л да. Яг хийж байгаа мэдээлэл нэлээд сонирхолтой байдаг, ярилцлагууд зочнууд нь сонирхолтой байдаг. Гэхдээ энэ биш юм аа. Энэ бол зүгээр нэг оролцогч аж ч юм уу тий хийж байгаа нэвтрүүлгээс биш юм. Бас эргүүлээд тэр нэвтрүүлгийг үзэх тэр сэтэл санааг өөх тэр агуулгатай мэдээллүүдийг бол маш хурдтай явуулаад ах шиг би зүгээр ажилтгийн. Тэгээд энийг ингээ явуулахын тулд бол тухайн одоо бизнес эрхлэгч өөрөө яаж ашиглах вэ гэдэг л байгаа тоххой тий. Тэгэхээр энэ бол их энгийн бизнес үү? Ерөнхийдөө бол энгийн. Тэгтээ бас нарийн мэрэгжлийн хүн шаарддаг. Энийг болохоор тухайн нэг IT-ийн хүн хийчих гээд одоо компаниуд жишээ нь сошиал медиагийн хариуцсан хүмүүс их ерөнхийдөө нь олон нийтэд харилцах албаны нэг сэтгүүлчин тий. Эсвэл бол нэг IT-ийн албаных нь одоо нэг менежер нь хариуцаа зүгээр нэг Facebook дээр нь юм бичдэг, Twitter-ийн хөтөлдөг юм ирүүл хариулдаг. Ийм маягаар ажиллаад энэ нэг сошиал медиа маркетинг хэлэхгүй. Энэ бол зүгээр хаягаа хөтлөх тухай яриад. Сошиал медиа маркетинг гэдэг нь яг олон улсын шин дээр яаж авч хэлцдэг вэ гэхээр бүр ихнээс өмнө олон юм судалдаг. Эхлээд өрсөлдөгчдөө судална. Тэгээ ямар үйл ажиллагаа ямар сувгаар явуулах вэ? Одоо сошиал медиа зөндөө сувг байна тий. Facebook, Twitter. Ерөнхийдөө дуучид бол YouTube-ийг төлөв ашигладаг байхад одоо бизнес их юм бол Facebook-ийг, сэтгүүлчид Twitter-ийг төлөв ашигладаг. Заавал сошиал медиа маркетингээр бас Twitter-ийг, Facebook-ийг ус ойлгож болохгүй өөр зөндөө дэлхийд 1200 гаруй юм сошиал сувг байна гэж яриад. Энээс яг ашигтайг ажиллана. Гэхдээ монголчуудын хувьд бол хамгийн өргөн хэрэглэгчтэй Facebook-ыг ашиглах тухай яриад байгаа. Хоёрдугаар сувгийн хувьд гэвэл за ягаад тэрийг маркетинг шиг бодлого хэлэхгүй байх л та. Яг орсон нэвтрүүлэг болгоно YouTube тавиад одоо тэрүүгээр үзэгчтэй татгал зүгээр нэг тийм арга гэж хэлдэг маркетинг, сошиал медиа маркетинг бол арай жоохон өөр хэмжээтэй. Тэгэхээр маркетинг гэж яг юу юм бэ? Сошиал медиа маркетинг гэж. Ерөнхийдөө сошиал медиа маркетинг гэдэг чинь яг харилцаан дээрээс сайн үр дүн гарах арга байхгүй. Тэрнээс шууд энэ манай нэвтрүүлэг хамгийн сайн гэх чинь энэ бол яг сурчлагын энэ бол сошиал медиа хэрэглэгчдийн хувьд тэгэж айгу сөрөг тэмцэгдэл зэцгэл төрүүлдэг. Тэгэхээр ерөөхдөө манай энэ үйлчлэгэн яг ийм даваа талтай одоо ийм бизнес одоо манай бүтээгдэхүүн тийм ийм даваа талтай энийг одоо хэрэг олон хүмүүст хүрэх одоо сувг сольж байгаа хүмүүс Facebook оролдоод тэтэд нүдэнд нь үзүүлээд таниулаад тэрглээ мэдээлэл тухайн толгойд нь хөргөж ивэл тэр ихтэй маркетинг PR болж байна гэж үзэж байна. Тэгэхээр маркетинг гэдэг маань одоо өнөөдөр яг зүг баха. Чиний хэлж байгаа яг зүг баг. Өнөөдөр ингээл телевиз үзэгчсэн хоорондоо ингээл өрсөлдөөл явж байхад бол хуучны нэг тийм арга барил бол өнгөрчөөд байна л да. Тэгэл одоо ингээл зах зээл дээр үнцэнтэй явж байгаа аж ахуйн нэгжийн маркетингуудтай ингээл уулзал яхад судалгаа хардаг. Ерөөсөө судалгаа хийдэг. Та нар хаана явж байгаа? Тэ? Танаа оргил цаг хийцээ.
одоо телевиз дээр л жишээ авч шүү. Яг энэ шиг одоо төрөний ярьдаг нөгөө эхлээ заавал харилцагчаа зах зээлээ судлах хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ сошиал медиаг хийхин тулд маркетинг судалгаа заавал байх хэрэгтэй гэж байна. Тэгэхээр ер нь танай компани яг юу хийд юм бэ? Та нар одоо яг энэ дээрээ тулгуурлаад те ямар үйлчлэгээ үзүүлдэг юм? Манай компани болохоор сая 2 сард шинээр байгуулагдсан. Би сая Datacom компанид бас яг энэ чиглэлээр албан цэглэж байгаа. Тэгээ гараад тустай компани байна. Яг энэ яг юу хийдэг вэ гэхээр ерөөдөө хэрэглэгчд бид нар төлөө санал тавьдаг. Манайхан сошиал медиа маркетинг үйлчлэгээ авъя. Одоо манайхан Facebook одоо ингэж хөгжүүлэн. Манайх одоо энэ барилгын компани эсвэл энэ телевизтэй эсвэл би энэ уус төрч байгаамаа. Би олон хүмүүс танигдмаар байна гэх тийм. Инхээр за тэгээ тэгвэл та одоо тодорхой юм хүсэж байгаа үр дүнгээ бидэрт хэлчихээ. Та одоо чинь ямар үр дүн хүсэж байгаа нэгэд манайхны одоо нэг мэдлэг жоохон тутмаг нь ажиглагдаг. Би одоо Facebook пэйж одоо нэг 50,000 лайктай болгочмаар байна. Гэтэл юм ярьдаг байхгүй. Тэрнээс биш миний нэр хүнд яг энэ өөрсгөө судалгаан дээр яг юм гаргаж ирээд тэгээ миний энэ гаргасан юм контентыг ингээд энэ сүрэг юм ингэж эрэг болгох тухай хөрөө ярихгүй. Олон хүмүүс түргээд олон мэдээлэл цацаад олон хүн өөрийг нь мэддэг болж ивэл болоод энэ нэг талаар эрсдэл байхгүй. Олон хүн мэддэг болтолцмоо олон эрсдэл дагуул. Тэгэхээр энийг бол яг тоон жишгээр биш тоон бус үр дүнгээр бид нар бас ярьдیں۔ Тэгэхээр эхлээд байгууллага бид нар саналаа тавина. Бид нар ийм үр дүн тэгэхээр бид нар тэрийг судлаад сошиал медиа дотор нь судлаад ийм байна. Багтаа ярилцаад тэгээ эсрэг бид нар эргүүлээд санал тавьдیں۔ Тэр нь болохоор тоон үр дүнгээр танд одоо ийм одоо тоон үр дүн төрнө. Тоон бус үр дүн таны одоо ийм нэр хүндийг одоо энэ таны бүтээгдэхүүний нэр хүндийг ингэж өсгөнө. Энийг одоо судалгаан дээр бид харуулна гэд амлалт яриад гээд энэ тавсалт оруулаад гэрээгээд ирэхдээ ажил эхэлдэг. Тэгээд ухаан тэр үр дүндээ хүрээгүй бол одоо төлбөр мөнгө автгүй тийм. Тэгэхээр жишээр одоо яг үлж та явагдаж байна. Тэгэхээр одоо маркетинг хийж байгаа тэр яг маркетингийн багийг ахалж байгаа тэр маркетинг дотор ажиллаж байгаа хүмүүс нэлээд мэрэгжлийн болох шаардлагатай болж байна уу? Боловсрогч бас нэлээд нарийн мэрэгжлийн боловсрогчнууд нэлээд хэрэгтэй болох нь тийм үү? Тийм. Ерөөдөө Монголд бол яг сошиал медиа маркетер гэдэг тийм мэрэгчлээ хүн бол байхгүй л хальтаа ерөө төгсөж байгаа сургууль байхгүй юм чинь. Гадаадд төгссөн хүмүүс бас байхыг хүсэв. Тэгэхээр тэр нь болохоор тэгээд бас эн чинь бас жоохон универсал хүн шаарддаг. Сэтгүүл зүй мэдлэгтэй, дизайны мэдлэгтэй, хэрвээ нэг хүн хийнэ гэвэл маркетингийн мэдлэгтэй, тэгээд жоохон мэдрэмжтэй тийм хүн л одоо хийнэ өгөхөөс зөвөр нэг дизайнер хүн авчиад энэ чинь суулж бас жоохон нэгтгэл юм болчихдог. Тийм учраас яагаад би энэ компани байгуулсан гэхээр ерөөдөө сэтгүүлчтэй, дизайнертай, маркетингийн хүнтэй, тэгээд ийм координатортай, ийм яг веб дизайнертай, тэгээд одоо веб мастертай ийм яг баг бүрдүүлээд нэг маркетинг ажилтны салинга 5 хүн хөслөө гэдэг тийм өрөөд гараад яг үлж тавьдаг. Тэгэхээр яг ерөөхдөө нэг хүн гээл тэгээд 5 ийм өөрчлөлт техникийн хүн тэр компани дотор байж чинь тэгээ яг тэрийг хийж өгдөг л тэр. Зарим одоо компаниуд өөрсдөө ингээд сошиал медиагийн ийм баг бий болгоцсон байж болно шүү дээ. Тэгээд нөгөө манаас яг тэр чирэгдлийн мэрэгжлийн хүн биш болохоор яг нэг хүссэн хэмжээнд нь ажиллаж чаддгүй ч юм уу тийм хүн байвал одоо танах руу одоо нэг мэрэгшүүлэгч гэдэг юм сургалтанд хамруулах юм уу? Та нар тийм хийх үү? Өгдөг гэдэг. Би яг бас нэг гүрүү компанитай, нэг 3-4 газартай, бас нэг хувь хүмүүстэй бас нэг гэрээтэй ажилтдаг. Энэ хоёр консалтинг чиглэлээр л яг цэвэр. Тэгээд тэр өөрсдөө багтай 7 хоногт нэг удаа очиад би төлхөө ихлээр гаргаад өгч төлхөөнд дагуу явж гэнэ үгүй гэдгийг хяндаг тиймэрхүү байдлаар ингээд ажиллаж байгаа газрууд би энэ талаар бас нэлээд хэдэн байгууллагад одоо ярих сонирхож эхэлж байна. Тэр зам одоо сонгуул төгсний шинж хувь хүмүүс нэлээд холбож эхэлж байна. За тэгэхээр бидний цагийг дуслаа гэд тэндээс найруулагч тохиод байна. Тэгэхээр бид өнөөдрийн маань мэдээллийн хөтөлбөр бол үндсэн 3 блокоор явж байгаа. Эхний блок бол хайлтын систем буюу одоо энэ сошиал медиа гэсэн бизнесийн чиглэлээр орж иж байгаа. Тэгээ хоёр дахь очны маань ярилцлагын дөрөд өндөрлж байна. За тэгэхээр бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирж ярилцлага өгсөн танд баярлалаа. Бид бас нэг л юм амлаад байгаа оролцож байгаа оролцогч нартай өнөөдөр ярьсан дараа хэсэг хугацааны дараа ямар үр дүнтэй болов та бүхэн маань бизнес нь хаа үрж хөгжөв гэж те. Тэгэхээр бид бас нэг зарим нэг одоо эфирийн цагийг яг энэ одоо бизнесийг одоо хамгийн Монгол улсад хэрэгтэй байгаа бизнесийг хөгжүүлж байгаа энэ одоо залуучуудыг дэмжих одоо байдлаар зарцуулъя гэсэн бодолтой байгаа учраас эхнийхээ одоо хоёр ярилцлагын зочныг бол энэ чиглэлээр урьсан байгаамаа. За тэгэхээр өдрийн хөтөлбөр үргэлжилж байна. Дараагийн мэдээллийг бол сэтгүүлч Эрдэнэ баяр хүргэнэ.